1966 онд Rolling Stones хамтлаг Mother's Little Helper нэртэй дуу гаргасан байдаг. Тус дууны үгийг орчуулбас одооны хүүхдүүд өөр болсон гэж би ээж бүрийг хэлхийг сонссон. Ээжүүдэд сэтгэлээ тайвшруулах туслагч хэрэгтэй. Хэдий тэрээр өвчтэй биш ч жижиг шар имийг уун тэр им түүнийг завгүй амьдралыг туулахад туслана гэж хэлдэг. Энэ дуун дээр гарах жижиг шар им бол 1969 оноос 1982 оны хооронд Америк нэгдсэн улсад хамгийн их борлуулалттай им болж байсан диазепам буюу худалдааныхаа нэр нь Valium гэх им байлаа. Тус им бол сэтгэл төвшлийг бууруулах, тайвшруулах зорилготой жижигхэн шар өнгийн дээр Valium-ийн эхний үсэг болох V үсэгтэй им байв. Тухайн үедээ л хамгийн ихээр мандаж авсан хамтлагийн дуунд хүртэл гарч байна гэхээр энэ имийн хэрэглээ тухайн үедээ ямар их түгээмэл ясныг ойлгож байгаа. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус имийг үндсэн им буюу альва улсын эмийн нөөцөд зайлшгүй байх шаардлагатай эмийн нэг гэж үздэг. Гэхдээ энэхүү им нь нэгэн хачирхалтай нууц бий. Энэ имийг хэрэг та хэрэглэж байгаагаа мэдэхгүй л энэ им танд ямар ч үр дүн үзүүлэхгүй. 2003 онд Prevention and Treatment сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар бол Valium-ыг өвчтөнд мэддэлгүйгээр уулгах юм бол сэтгэл түгших байдлыг бууруулдаггүй гэж тогтоосон байдаг. Төрийн хийгдсэн нэгэн гайхалтай туршилтад оролцогчдыг 2 бүлэгт хувааж үзсэн байдаг. Эхний бүлгийнхэнд хүчтэй тайвшруулах юм өгч байгаа гэдгийг нь эмч хэлээд диазепам болгосон байдаг. Харин 2 дахь бүлэгт яг ижил тунгаар диазепамыг судсаар хийсэн боловч өрөөнд хинч байхгүй өвчтөд ямар нэгэн байдлаар тайвшруулах юм авч байгаагаа мэдэх боломжгүй байсан. 2 цагийн дараа эхний бүлгийн хүмүүс сэтгэл түгшилт мэдэгдэхүйц багассан гэж мэдээлсэн байдаг бол харин 2 дахь бүлэгт ямар ч өөрчлөлт мэдэгдээгүй байдаг. Судлаачид нээлттэйгээр буюу өвчтөнд мэдэгдэж өгсөн диазепамын дараах тайвшрах нөлөөд пласебо эффект байжээ хэмээн дүгнсэн байдаг. Пласебо гэдэг нь бодит эмийн бодис агуулаагүй боловч эмчилгээний нөлөө үзүүлдэг үйлдэл эхэлдэг. Элсэн чихэртэй шахмал байна уу, цэвэр ус байна уу, эсвэл усан тайлсан уур уусмал байна уу юу ч байж болно. Маш энгийнээр бол толгой өвдөх үед эмч танд "Маа, энэ бол ийм" гэд элсэн чихэр өгөхөд та тэр элсэн чихэр эмийг уугаад өвчин тань намдах явдал юм. Өвчтний өрөөнд цагаан халаатай олон эмч ирээд таны биеийн байдал сайжирна гэж бат итгүүлж хэлэхэд хүртэл пласебогийн эффект бий болж байдаг. Энэхүү эффектийн гол хүч нь өгч байгаа мессежэнд оршдог. Хэрв хүн тухайн эмчилгээ бие махбод сэтгэл санаанд нөлөөлнө гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэх юм бол тухайн ийм тариа бүр зөвхөн эмчийг харахад хүртэл үр дүн гарнаа гэсэн үг юм. Бусад эд шидийн ухаантнууд пласебо эффектийг ашигладаг нь нууц биш. Тэд үйлчлүүлэгчтэй итгүүлэн зан үйл хийснээр тэднийг эдгэж чаддаг. Мөн энэ нь телевизийн шашны номлогчд болон орчин үеийн ангаах ухааны эмч нарч ажиллагддаг. Судалгаагаар эмчийн цагаан халаад чагнуур зэргэнд хүртэл пласебо эффект үүсгэж болдог гэдгийг харуулсан. Мөн өвчтөн өөрт нь таарч тохирох эмчилгээ авч байна гэдгийг мэдэрх үед тухайн эмчилгээ илүү урт үнэтэй болох тохиолдол байдаг. Маш товчхондоо л монголчуудын хэлдгээр сэжгээр өвдөөд сүжгээр идэрч яана л гэсэн үг юм. Тэгвэл бид өөрсдийгөө ангаах чадвартай гэсэн үг үү? Хэрэг үнэхээр тийм юм бол бид эмийг хэрхэн үр дүнтэй гэдгийг батлах юм бэ? Ийм үйлдвэрлэдэг компаниуд шинэ эмийн бодит үр дүн судалгааны оролцогчдын итгэл үнэмшлийн нөлөө буюу пласебо эффектээс ялгахын тулд эмийн туршилтыг дараах байдлаар явуулдаг. Эхнийх нь судалгаанд оролцогчдыг 2 бүлэгт хувааж яадаг. Эхний бүлэг болохоор туршилтын бүлэг буюу жинхэнэ эмийг хэрэглэнэ. Харин дараагийн бүлэг болохоор хяналтын бүлэг буюу пласебо ямар нэгэн итгэхгүй чихэр ус ч юм уу тийм им ороогүй итгэхгүй эмийг хэрэглэдэг. Дараа нь оролцогчдод өөрсдөд нь ямар им өгч байгааг мэдэгдүүлдэггүй. Харин дараа нь судалгааныхаа үр дүн харьцуулж дүгнэдэг. Хэрв жинхэнэ им хэрэглэсэн хүмүүсийн эмчилгээний үр дүн нь пласебо бүлгээс мэдэгдэхүйц өндөр айхан бол шинэ юм үнэхээр үр дүнтэй байна гэж үздэг. Хэрв 2 бүлгийн хооронд ялгаа гарахгүй байх юм бол шинэ юм пласебогоос ялгаагүй үр дүнгүй гэж үзээд зах зээлд гаргахыг хориглодог гэсэн үг юм. Жишээ нь шинэ өвчин намдах юм гарсан байлаа гэж бодъё л доо. Хэрв жинхэнэ юм хэрэглэсэн бүлгийн 70% нь өвдөлт буурсан гэж хариулаад харин пласебо бүлгийн 60% нь өвдөлт буурсан гэж мэдэгдэх юм бол энэ юм пласебоноос ердөө 10% илүү үр дүнтэй гэсэн үг. Тэгэхээр энэ хангалттай сайн үзүүл биш учраас тус эмийг үр дүнгүй гэж үзэх магадaltaй гэсэн үг. Тэгээд шинэ эмийг
зах зээл гарахгаас өмнө 4 үндсэн үе шатаа туршилтыг явуулдаг. Эхний үе шатанд болохоор тухайн юм аюултай байна уу, аюулгүй байна уу гэдгийг шалгахын тулд 20-100 хүний хооронд туршдаг. Энэ үед плацебо оролцдоггүй. Хоёрдугаар үе шатанд яадаг вэ гэхлээр тухайн им үр нөлөөтэй байна уу? Тэгэхээр их тунгаар хүнд өгөх юм бол үр нөлөө гарч ийна гэдгийг туршихын тулд 100-аас 500 хүн дээр туршилт хийдэг. Энэ үед плацебо оролцдог. Харин дараагийн үе шатанд болохоор илүү том бүлэгт үр дүн шалгахын тулд 1000-аас илүү хүн дээр тухайн имийг туршиж үздэг. Энэ үед бас плацебо оролцдог. Хамгийн сүүлийн үе шатан дээр зах зээл гарсны дараа хинж үздэг. Өөрөөр хэлбэл олон мянган хэрэглэгчид хэрэглээд ямар үр дүнд байгааг шалгах нь хамгийн сүүлийн үе шат юм. Энэ үе шатанд мэдээж плацебо эффект оролцохгүй. Тэгэхээр плацебо эффектийг ихэвчлэн 2 болон 3 дахь үе шатны судалгаанд хэрэгэлдэг гэсэн үг. Плацебо хяналттай туршилтын үр дүн нь субъектив нөлөөнөөс ангид шударга байх ёстой. Үүний тулд сохор буюу оролцогчид туршилтын талаар мэдээлэхгүй байх аргыг ашигладаг. Эхнийх нь болохоор single blind study гэж байдаг. Тэр нь яа гэм бэ гэхээр судалгаанд оролцогчид нь өөрсдөд нь жинхэнэ юм өгч гин үү, плацебо гэдгийг өгч гин үү гэдгийг мэдэхгүй байхыг хэлнэ. Харин үүнийг судлаачид л мэдж байгаа. Өөр нэг арга болохоор double blind study буюу оролцогчид болон судлаачид аль нь жинхэнэ юм, аль нь плацебо, аль нь жинхэнэ юмыг мэдэхгүй. Зөвхөн үр дүн хөндлөнгийн хяналтын баг л дүгндэг тийм арга байдаг. Бүр гурвалсан сохор туршилт буюу triple blind study гэж бас байдаг. Тэр нь яа гэм бэ гэхээр оролцогчид, судлаачид, мэдээлэл боловсруулдаг шинжээчид бүгдээрээ аль нь жинхэнэ юм уу, аль нь плацебо гэдгийг мэдэхгүй. Ингэж олон давхар сохор судалгаа явуулснаар шинэ имийг яг бодит үр дүнтэй эсийг шалгах гэж маш ихээр тусалдаг. Хэрэв шинэ плацебогоос давуу талгүй бол мэдээг зах зээл гаргахгүй. Дээрээс нь эмийн туршилтыг илүү найдвартай, бас дээрээс нь илүү шудраг болгодог. Судалгааны оролцогчдын итгэл үнэмшлийн нөлөөг хасахгүй л бодит үр дүн гаргах гээд хэцүү болно шүү дээ. Дээрээс нь гаж нөлөө аюулгүй байдлыг хянахад маш ихээр тусалдаг. Зарим хүмүүс плацебо буюу хиймэл хурамч имийг хэрэглэсэн ч гэсэн гаж нөлөө мэдэрч байдаг. Тэгээ үүнийг жинхэнэ имийн гаж нөлөөтэй харьцуулаад бодит яг өр нөлөөг тогтооход тусалдаг гэсэн. Жишээ нь 2008 онд хийсэн нэгэн судалгаагаар плацебо буюу хурамч имийг хэрэглэсэн хүмүүсийн 50% нь тухайн имийг хэрэглэсэн дараа гаж нөлөө мэдэрсэн гэж хариулсан байдаг. Тэгээ үүнийг болохоор сэтгэл зүйн хүлээлтээс үүдтэй плацебогийн гаж нөлөө буюу носебо эффект гэж нэрлэдэг. Үүнийг батлах хамгийн ойрын жишээ гэх юм бол COVID-19-ийн вакциныг үйлдвэрлэж байсан Pfizer компани 46,000 гаруй хүн дээр вакцины туршилтыг хийсэн байдаг. За тэгээ өмнө дурдсан им шалгах 4 үе шатны 3 дахь үе шатны судалгаанд туршилтын бүлэгт болохоор жинхэнэ вакциныг тариад хяналтынхаа бүлэгт болонгууд плацебо буюу давстай усыг тарьсан байдаг. Үр дүнд нь яасан бэ гэхээр жинхэнэ вакцины тариулсан хүмүүсийн 95% нь халдвараас хамгаалагдсан байдаг. Харин плацебо бүлгийн хүмүүс COVID-19-д илүүхээр өртсөн байдаг. Тэгээд энэ вакцины плацебогоос бодитоор хамаагүй илүү үр дүнтэй гэдгийг батлаад FDA буюу Америкийн хүнс эмийн захиргаа вакциныг худалдаанд гаргахыг зөвшөөрсөн байдаг. Тэгвэл плацебо эффектийн ард яг ямар механизм байгаад байна? Плацебо эффект нь үндсэндээ тархины хүлээлтийн системээр суурилдаг. Таны тархи ямар нэгэн эмчилгээ үр дүнтэй байна гэж итгэх юм бол тэр дагуу таны бие физиологийн хариу үйлдэл гаргадаг гэсэн. Үнийг хэд хэдэн механизмаар тайлбарлаж болно. Эхнийх нь болохоор итгэл үнэмшлийн хүч. Хэдий тэнийг сонсогдож байгаа ч гэсэн хүн ямар нэгэн зүйлийг ашиг тустай гэж бодож байгаа үед бол тарих бие махбодыг бэлдээд өөрчлөлт үүсгэж эхэлдэг. Жишээ нь өвчин намдах юм гэж итгэж байгаа плацебо нь тархинаас эндорфин ялгаруулж өвдөлтийн мэдрэмжийг үнэхээр бууруулж яадаг гэсэн. Дээрээс нь хөлөөлт ба нөхцөлт рефлекс. Та Павловын нохооны туршилтыг мэдэх үү? Оросын сэтгэл зүйч Павлов нохооны шүс ялгарах үйл явцыг судлаад тэднийг хооллох бүрт хонх дуургадаг байсан. Цаг хугацааны явцад нохот хоолгүй байсан ч гэсэн зөвхөн хонхны дууг сонсоход нохооны шүс ялгарч эхэлсэн байдаг. Үүнээс үүдээд нөхцөлт рефлекс буюу тодорхой нөхцөлд ямар нэгэн хариу үйлдэл бий болох процессыг тайлбарласан байдаг. Плацебо эффект гэсэн үүнтэй адилаар тарих өмнөх туршлагаас хамаарат энэ юм тусална гэж хүлээдэг бөгөөд тэр дагуу бие махбодыг өөрчлөх нөхцөл рефлекс үүсгэж байгаа гэсэн үг. Бас нэг
тайлбарлаж болох механизм юу вэ гэхээр тарих бие хоёр хоорондоо холбоотой. Пласебо эффект нь тарих мэдрэлийн систем, дааврын системийн харилцан үйлчлэлээр ажилладаг. Жишээ нь таны тарих өвчин намдлаа гэж бодох үед серотонин, допамин, эндорфин зэрэг аз жаргал өвчин намдах үүрэгтэй дааврууд ялгаруулад эхэлдэг. Стресстэй байх үед кортизол ихсээд өвчин өрөвсөл ихсдэг. Харин пласебо эмчилгээ нь стрессийг багасгаад эдгэрэлтийг түргэсгэж чадна гэсэн үг юм. Гэхдээ хинч одоогоор яг үүнийг 100% яг үүнтэй холбоотой гэж бол баталсан зүйл ерөөсөө байхгүй байгаа. Америкийн эмч Бичер дэлхийн 2 дахь дайны үед пласебогийн жинхэнэ хүчийг анзаараад 1955 онд Альберт The Powerful Placebo гэсэн нэртэй судалгаагаа хэвлүүлсэн байдаг. Тэгээд энэ судалгаа яагаад чухал байсан бэ гэхлээр дайны талбарт морфин дууссан үед эмчнэр өвчтнүүдэд давстай уусмал тариад түүнийг өвчин намдах морфин гэж хэлсэн байдаг. Гайхмаар нь олон цэрэг үнэхээр өвдөлтөнд намдж байна гэдгийг мэдэрсэн байдаг. Энэхүү судалгаанаас хойш пласебо эффект нь үнэхээр эмчилгээний бодит механизм байна гэдэг хүмүүс хүлээн зөвшөөрөд эхэлсэн. Тэгээд эмийн туршилтуудад пласебогийн хяналтын бүлгийг ашиглах нь стандарт аргачлал болсон байдаг. Үүнтэй холбоотой сонирхолтой туршилтууд гэх юм бол 2001 онд Harvard Medical School-ийн судалгаагаар бол антидепрессант буюу депрессний эсрэг эм хэрэглэгчдийн 50-75% нь зөвхөн пласебо эффектийн улмаас сайжирдаг болохыг тогтоосон байдаг. Техасын их сургуулийн судалгаанд өвдөгний үеийн мэс засал хийлгсэн 180 өвчтнийг 2 бүлэгт хувааж үзсэн байдаг. Эхний бүлэгт олонгууд жинхнээсээ мэс засал хийсэн. Нөгөө бүлэгт болохоор хуурамч мэс засал буюу зүгээр арсыг нь зүсээд тэгээ буцаагаад ойсон байдаг. Хамгийн гайхалтай нь тус мэс заслын дараагаар 2 бүлгийн хүмүүсийн аль алинийх нь өвдөлт бараг адилхан хэмжээгээр багассан байдаг. Бас Германд хийсэн нэгэн судалгаагаар л толгойн өвчний үед уусан пласебо уусан хүмүүсийн 50% өвдөлт нь багассан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүр нэг сонирхолтой нь Их Британий спортын судалгаанд тамирчдад илүү сайн гүйлэгдэг гэх допинг өглөө гэж хэлээд энгийн пласебоын буюу хуурамч эмийг өгсөн байдаг. Харин үр дүнд нь яасан гэж тамирчид гүйцэтгэлээ 1.2%-аар илүү сайн сайжруулж гүйсэн байдаг. Ингээ бодохоор нэрэл монголчуудын хэлгээр бид сэжгээр өвдөөд сүжээрээд ирдэг юм болов та үүний талаар юу гэж бодож байна?